улсад аж үйлдвэрчдийг хөгжүүлэх гадаадаас маш их хэмжээний 8-10 их найдын хэмжээний импортын барааг бид бүхэн авч хэрэглэж байгаа. Хүнс улаан хувцас хэрэглэл бүгдэндээ тийм ээ. Энийг бол эх орондоо үлдээдэг. Ядаж нэг 50%-ийг нь бид эх орондоо үлдээдэг. Өөрсдөө үйлдвэрлэгч улс болохын тулд бол биднэрт ийм хууль эрх зүйн актууд бол шаардлагатай байдаг. Хууль бол дотроо 13 үүрэгтэй. Энэ мэргэжлийн нэгдсэн холбоо болж байгаа. Энэ тухайн төрийн бас байгууллага бүхэн энэ 13 үүрэг хүлээн. Дээрээс нь 8 төрлөөр төртэй хамтарч ирсэн тийм ээ. Тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлүүдийг бас цуслах, дахин олгох, шинээр олгох гэдэг юм уу энэ ажлуудыг хуулиар зөвшөөрсөн юм ажлуудыг бас авч хийх эрхтэй. Дээр нь баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүд ямарваа нэгэн хуулийн ажлын хэсэгт орж багтаж чаддаггүй тухайн хуулийг батлагдсан хойно мэддэг байсан бол анханаас нь энэ ажлын хэсэг болон энэ хуулийн томьёолуудад бүгдэнд нь автоматар орохоор ингэж оруулж өгсөн байгаа учраас энэ хуулийн бас нэг ашиглал байгаа юм. Нөөтийн дотор 10% байлаа гэхэд импорт дотор 5% байх жишээ нэ. Ингээд тэнгэр газар шиг ялгаатай байна тий. Тэгэхээр бид энэ бүхэнтэй мэргэжлийн нэгдсэн холбоо салбарынхаа эрх ашигыг хамгаалж төр засгтайгаа хамтарч ажиллах албан ёсны хууль эрх зүйн акцтай болж байгаа нь айгүй том ашиг нөлөөтэй.